Хэрэглэгчдийн хувьд бол сайн мэдгүй л дээ тий. Зүгээр л ингээл за нэг юм төхөөрөмж байна чи ингээл баг бүрэн ухаалагч гэдэг юм уу. Арталтан тэр програм зохиож байгаа, бичиж байгаа, кодлж байгаа. Тэгээ энэ олон системүүдийг нэгтгэж байгаа нэлээд их ажил ордог байхаа тэрний талаар бас ойлголт өгөөч. Жишээлбэл одоо энэ пост дээр хэдийн хэмжээний хугацаа зарцуулж ямар байдлаар хөгжүүлэлтийг хийсэн, ямар хуу одоо цар хүрээтэй баг ажилласан байна. Манай Каскад мэдээж нөө програм шот гараад ирэхгүй. Энэний цаана бол маш олон хүмүүс баг хамтарч ажиллаж идэг. Ер нь бол нэг үйлчлэгээ оруулахад нөгөө манайх чи өөрсдөө үйлчлэгээ үзүүлж байгаа ш. Төрийн болон бусад нөгөө байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр тэнтэй гэрээ хийхээс ахуулаа тий хөгжүүлэлтийн шат хүртэл маш олон хүмүүс оролцсон байдаг. Тэгэд энэ дотор бол одоо яг хөгжүүлэлтээр гэхэд л харагдах байдлын тий програмчлалын багуудын дээрэс нөгөө харагдахгүй цаана core back-end-ийн багууд ажиллаж байна тий. Тэгээ бизнес анализ, систем анализ гэд маш олон хүмүүс хамтраад энэхүү бүтээгдэхүүнээ гаргадаг байгаа. Програмын хувьд бол ихэвчлэн core буюу нөө суурь систем нь хамгийн их цаг зарцуулдаг зүйл байгаа.